За хуулийн төслийг ерөнхийдөө дэмжиж байгаа энэ шинээр нэмэлтээр оруулж байгаа энэ 14-ийн 3 дахь заалт байгаа. Энэ хуулийн 14-ийн 1 заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг Монгол банкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно гэдэг. Энэ дээр бол жоохон өөр сурвалжтай болов гэж бодож байгаа. Хууль санаачлагт хэлэхэд. Яагаад тэгэхээр Монгол банк хэрвээ өөрөө ингээд зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бүх ажиллах оноо томьёолын заагаад өгчих юм бол тэдний дунд ямар өрсөлдөөн бий болох вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт голын зээлийн мэдээлэл авалгааны байгуулагч нь гол зорилго нь бол ер нь яг үнэн зөв бодиттой мэдээлэл гаргаад систем одоо санхүүгийн доктортой байдлыг хангахад бас хувь нэмрээ оруулахад оршиж байгаа. Тэгэхээр яванда Монгол банк энэ баталсан оноогоор бодсон буруу болоод системийн хэмжээнд доголдол гарвал одоо хэн хариуцлага хүлээх вэ гэдэг ийм логикийн асуулт байгаа учраас энэ утга найруулгын хувьд бол жоохон засахтай болоо гэж бодож байгаа. Энэ зээлжих чадварын зэрэглэлийг тогтоохдоо Монгол банкнаас баталсан одоо зарчмыг мөрдөж ажиллана ч гэдэг юм уу. Тэр нэг иймэрхүү утгатай байх нь зөв болоо гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо бүх юм ингээд томьёогоор бодогдчихвол чинь нөгөө улсууд ч өөрсдөө юу их хүлээ гэдэг. За ийм санал байна.